Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-тай хамт байгаа сонсогч үзэгчдээ өдрийн мэнд хүргэе. За, хоолны цагаар Хорвато танилцсан үрээтэй гайх морихоо нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Чанцаа, од найруулагч Эрдэнэ мөнхнөр ажиллаж байна. За, мөн нэвтрүүлгийн продюсер Бат хоёртаа баярлалаа. За, Чанцаа өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайхан амарсан уу? Сайхан. Сайхан юу байна? Оо 50 дөө бас л. Бас л. Айгуу 50. Ер нь 50 амьдрах чи айгуу жаргалтай гэж байна шүү дээ. Ер нь амар амгалан чи хамгийн сайхан жаргал шүү дээ. Дүгүндээ тийм биш яа. Бөө юм болж байгаа. Дараа тэгээ тустай яриа царийн цагаараа. За өнөөдөр юуны тухай ярих вэ? Бид нар хүн төрөлхтний өдөр тутмын хэрэгцээ болсон ариун цэврийн өрөө гэх хамгийн энгийн мөртлөө хамгийн гайхалтай зүйлийн тухай ярихаар бэлдсэн байна. Тэгэхээр ариун цэврийн өрөөний үүсэл одоо суулдур муулдур ярих юм шүү дээ. Хүмүүс одоо цаймагаа ууж байгаа бол тийм бид хоёр өтгөшингийн мөнгөн бол ярих гэдэг. Тийм ер нь бол ариун цэврийн өрөөний хөгжил талаас нь л та ярина. Тэгтээ яг жижигхэн орноо тийм эсвэл. Одгоо орлох гэдэг юм байна. За тэгээд хүн төрөлхтний бүх цаг үеийн шилдэг 100 бүтээлийн 9-т нь орд юм байна. Ирэмбэр бол нэлээд бас шилдэг бүтээлүүдийн нэгэнд бол тооцогдсон юм байна шүү. За тэгээд орчин үеийн ариун цэврийн өрөө нь бол мэдээж маш урт хөгжлийн түүхтэй. Маш урт хөгжлийн түүхэнд бол яг бидний одоо хэрэгжилж байгаа ариун цэврийн өрөө бол бий болжээ. За тэгэхээр одоо яг жорлон буюу суултур, угаалтур, шүршүр, ван, бохир усны шугамтай ингээд цогц системийнх нь үүслийг нэг ер нь жоохон зөхөөж яриад байгаа тийм. За манайр өмнөх 2500-аас 2000 оны орчимд буюу одоогоос 4500 жилийн өмнө Инд мөрний хөндөд анх сууг бүхий жорлон угаацны ус зайлуулах системтэй юм тосгон байшингууд байсан юм байна. За яг өөрөөр хэлэх юм бол байшингуудын доогуур нэгээд сууг муу ус нэгээ урсж идэг. За яг тэр эсгэлүүг одоо бийц саад угаацаа асгаад хайдаг те. Тэнгүүт нь тэр нэгээ урсаа явчихдаг юм систем бол байсан байна. Бүр 4500 жилийн өмнө. За энэ бол ариун цэврийн өрөөний хамгийн эртний одоо жишээний нэг хамгийн эртний одоо олдуур баримтын нэг гэсэн үг. За манайрны өмнөх 2000-аас 1500 он буюу өдгөөгөөс 3500 жилийн өмнө Грекийн Крит арал дээр Кнососын ордон дотор ус гоожуулах хоолой бүхий суултур хамгийн анхаар нь хийгдчихсэн юм түүхтэй байт юм байна. За тэгээ үүсэл хөгжлөлтөөс бол нэлээд дээш явд юм шүү дээ. Тийм. За эртний Ром Грект чулуун суудалтай олон хүн зэрэгцэж суух боломжтой нийтийн журлан ариун цэврийн өрөөг бол ашигладаг байсан. За эдгээр журлангууд нь хамгийн багадаа 20 за дээшээ бол нэг 50 хүний суудалтай гинэ. Тэгээ ингээд төсөөлөхөр аягүй сонир сонсогдож байгаа хэвээр. Одоо жишээлбэл ингээд хоёулаа ариун цэврийн өрөө орлоо гэж бодоход чинь зэрэгцээд миний хажууд ингээд 20 хүн 19 хүн тий. Тэгээ тусгаарлага одоо хана унаа байхгүй. За тэгээ бүгдээрээ сууцгааж байгаа. Тэгээ би бас жоохон сонирхож үзлээ л дээ. Тэгээ дүүдийн ингээ бөөндөө суушаад одоо эвгүй тухгүй байдгийг байсан байлгүй дээ гэж бодсон чинь угаасаа нөгөө нэг одоогийн ариун цэврийн өрөөг хэрглэж үзээгүй хүмүүс шүү дээ. Тэр чинь анхдагч байгаад байгаа. Тэгэхээр бөөндөө сууж байгаа хоб бацдаг байсан гэд. Тийм тэгээ сайхан сууж тойрч сууж байгаа хоб базаа тий. За тэгээ түрүүш дуусна гарч явдаг ч гэдэг юм байдалтай байсан юм лээ. Тэгээ надад бас сонирхолтой санагдсан зүйл нь хэрвээ ингээд цуврт суугаад ингээд бид нар одоо дэмзэгсгээ гарах гэж байгаа бол эрэгтэй эмэгтэйгээр бас ялгардаг байсан юм болов эсвэл ингээд хамаагүй тий ойлголтоод ингээд явчихдаг байсан юм. Тэг ингээд дээд үеийнхийг нь хаагаад ах юм бол эмэгтэй хүн яг энэ ариун цэврийн өрөөгтэй ашиглаж исэн гэх юм баримт нотлохоо бол ховор олддог л гэсэн байна. Тийм. За тэгээд доогуур нь уулын горихноос ус татан авчирсан урсгал устай. За тэгээ хүмүүсийн өтгөн шингэн тэрхүү урсгал ус руу ингээд тусгай суугаар урсаад нөгөө тибер мөрөн рүү ингээд зутгачдаг. За тибер мөрнөөс харин далаар ингээд зутгаа явчихдаг гэсэн үг. За тэгээ энэ нийтийн журлан тухайн үедээ бохир ус зайлуулах бол маш шилдэг арга байсан. За харин Европын зарим улсад журлангоо гадна одоо журлангоо тэгээ гадна ингээд ухаад хоёр банц тавьж хийдэг байсан. За тэрийг нь бол одоо нүхэн журлан ариун цэврээр хэлчихэж байгаа. За тэгээ зарим цайд сүм хийдэд ханаас гадагш илүү гарсан тавцантай цохоор бийцсах одоо бохир усаа хасгадаг тийм өрөө байсан гинэ. Илүү гарцсан тэгээ шууд доошоогоо л ер нь явах нь шүү дээ. Тийм ингээл анзаарчтэй л байсан юм шиг байгаа. Сандгал санаа. Сонирхолтой одоо энэ зураг нэр харагдаж байгаа шүү дээ. Тийм байна. Тийм. Доошоогоо гойч юм уу да. Түр яг нэг өгцөн байсан яг бөөнөрөө бийцдэг хэсэг нь зүгээр ингээд дундуур нэг ус урцсан шанах шиг юм та тэргээр нь ус мусаа юм яриас хоб зоол те. Тийм байлээ. Одоо нэг тамхины өрөөмөрөө гэдгийг ер нь баг оролдог шахал байж л те. Тухайд бол. За орчин үеийн ариун цэврийн өрөөний эхлэл нь бол 1596 онд Английн хатан 1-р Элизабетэд зориулж ордны шадар зөвлөх болох Сэр Джон Харрингтон гэдэг хүн ус татдаг суултуурын загварыг зохион бүтээсэн гинэ. Энэ бол гэхдээ зөвхөн хатан хандаа зориулсан суултуур, твшилтэй технологи. За ингээд
Өргөн хэрэглээнд бол мэдээж хүмүүс нэвтрээгүй байсан. За 1775 онд Александр Камикс гэж хүн ус татдаг суултуурын патент авч S-trap буюу бөглөрхөөс хамгаалсан уян хоолой бүтээсэн. Яг одоо энэ бол одоогийн нөгөө нэг нойлын ерөнхий зарчим байхгүй нэг S маягийн те ингэж эргэлдсэн, тойрсон гэх юм уу да. Тойрсон биш одоо мушгирлцсан. Тийм загвар. Энэ болохоор нэгд бөглөрхөөс хамгаалдаг. За тэгээ хоёрт бол бага хэмжээний ус дээдэлтэй байж идэв шүү дээ одоо нойлд. Тэр нь болохоор нөгөө янз бүрийн бохир үнэр мөндрийн дэшээ гарахгүй. Давуу талтай юм шин шийдэл. Үнэхээр инновац болсон зүйл байжээ. Тэгээ энэ нь бол яг орчин цагийн суултуурын үндэс нь болсон юм шийдэл юм байна. За ингээм 1836-аас 1851 онд Томас Крепер болон бусад инженерүүд суултуурын загварыг сайжруулан олон нийтэд борлуулж эхэлсэн юм байна. За Томас Креперийг хүмүүс ус татдаг бочкетай суултуурыг зохион бүтээсэн хүн гэдээ ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ зохиогоогүй ер нь сайжруулалт хийдэж те масс буюу нийтэд хүргэсэн гэсэн. Тэр юмнууд чинь тэгдэм билээ шиг анхдаг зохиосон хүн тусдаа тэрийг мэдээж хөгжүүлэлт хийгээд яг бидний ашиглаж байгаа илүү амарчилсан байдлаа гээд түүхэнд бол ингээд ер нь тэгдэг те. За тэгээ энэ хүртэл суултуурын зөвхөн баян шинэлэг айлын хэрэгцээ байсан бол одоо масс буюу нийтэд үйлдвэрлэлт нэвтрүүлснээр айл болгоны хэрэглээ болох нь мэдээж ойлгомжтой болсон. Тэгэхээр одоо суултууртай айлдаг бол тухайн үедээ баячууд л байсан юм байна те. Хоох тэднийх суултууртай юм байл шүү дээ. Гайхалтай гээл. Ямар аир баяа. Өчигдөр нэг зурагтыг бас гэдэг чинь өнгө зурагттай айлдаг гэл гайхдаг шиг л тийм суултур харж гайхдаг байсан юм. Тийм байна. За үүний дараа Англид аж үйлдвэрлэлийн хувьсгал гэж нэг болсон. За энүүд байр орон сууцнууд руу цэвэр ус, бохир ус шугам одоо нөгөө холбож эхэлснээр Лондон нийтийн болон гэрийн одоо ариун цэвэр өрөөтэй болох боломж нь бүрдээд эхэлсэн. За энэ нь усан хангамжгүй гаднаа одоо нөхөн жорлонтой хорооллын хажууд бол бүр ингээд ариун цэвэр хувьсгал болчихж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд тухайн үед нөхөн жорлонгууд дүүрч халих, бороо орохоор одоо сах ч гэдэм үү ялангуяа үер усны үед бол ингээд маш одоо хэцүү ингээд асуудлыг бол үүсгдэг. Тийм учраас нөгөө одоо холиор юу гэдэг дизентри ч гэдэм хумхаа гэдээ маш олон өвчнөд гардаг. Энэ чинь бид нар ч гэсэн тохиолддог шүү дээ. Ийм өмхийн үнэр гараад эхэлчих гэр хороолт. Тийм. Маань ч бас нөгөө хоёр гэртэй нөгөөтг нь болохоор гэр хороол нэг нь байрахгүй. Тэгээд тэгэхэд бол нөгөө яг ингээ нэг юм хайлж майлал нэг сайхан зум болоод эхэлдэг штэ намар хавар болол те. Тэр үед яг нэг юм өмхийн үнэр өссөн. Дээрээс нь юу ячдаг манайхан гудамжиндаа ингээд угаацаа асгачдаг штэ те. Тэгэхээр чи ингээд нөгөө эвгүй айхтар өнрүүд нь хангалаад эхэлждэг. За тэгээ бороогүй үед ч гэсэн айлууд угаацаа гаргаад цацчдаг л байсан гэж энэ одоо Монголд л адилхан байсан тийм. За тэгээ суултур гэхээр надад ерөөс юу санаанд орж ийн. The Help гэдэг кино үзчихсэн үү? Ийм өнгөт арьснууд гэр бүлчлэгч хийдэг одоо яг л нөгөө арьс өнгөөр ялгарлах үзэл тийм 1960 оны ихэнд л одоо үйл явдал өрнөж байгаа. Тэгээ үзээгээ зүгээр бодоолгаа. Үзээгүй тийм. Тэрэн дээр надад бүр аюу гайхшруулсан зүйл нь юу байсан бэ гэхээр өнгөт арьснууд суудаг тусдаа суултуртай. Тийм. Тэгээд цагаан арьснуудтай одоо тэр гэрээ эзэд нь бол ингээд өөрсдөө тусгай ариун цэвэр өрөөтэй. Тэг өнгөт арьснуудынхаа нойлог бүр ингээд гадаа гаргаад шийдсэн. Тэгснэ ингээд чамд тест гой жаргалтай байгаа зү өөр ингэсэн юмтай бол гоё байгаа. Амар ялгуулж байгаа байхгүй. Тэр ингээд бүр хэв нэг хилж байгаа тиймэрхүү гардаг. Тэр надад бас аюу сонь санагдсан. Гэхдээ ингээд дээр үйсэн судлаад үзэх юм бол зөвхөн суултар гэлтгүү одоо өнгөт арьстай хүмүүст чинь одоо нууж идэх сав те. Бүх юмыг ингээд тусна хийждэг. Одоо автобусанд байлаа гэхэд өнгөт арьстай хүмүүсийн суудаг л автобус гэж тусдаа байгаа. Яг нөгөө цагаан арьстай хүмүүстэй холилдож бас суудаг байсан юм байна. Тийм, нийтийн нойл гэдэг ерөөсө бүх юм л тусдаасаа холны газар бараг дэлгүүр мэлгүүр нь. Тэгээд тэрнээс чинь болоод нөгөө Мартин Лютер Кинг чинь I have a dream гэдэг эсэргүүцээ тэгээд ер нь гайг болсон. Тэр хүртэл бараг тийм байсан байлээ шүү. Тийм ээ 60 оны хэрэг гэсэн үг шүү дээ. За тэгээ Hidden Figures гэдэг бас кинодыг тэрэндээ ч гэсэндээ өнгөт арьстай юм их тийм. Ариун цэвэр рүү орох гэсэн чинь тэр яг ажиллаж байгаа офстэнд бүр байхгүй. Тэгээ борооноор хүртэл гараад нилээ хол явж ариун цэвэр рүү ордог тийм. Тэгчээд эргэж ирсэн чинь нөгөө дарга нөгөө чи яагаад имий тэнд даалга болчих юм. Гэтэл энд чи ингээд өнгөт арьстай хүн орох ариун цэвэр рүү алга байж тээ гингүүд. Тэгээ наасад бол бид нар бүгд нэг өнгөөр шийдгээ. Тэгэхээр чи тийм ямар ч хамаа байхгүй ашигла гээд. Тэр хэсэг бол надад аягүй гой санагдсан. Тэгэхээр энэ суултур чинь бас нөгөө арьс өнгөний үзэлтэй хүртэл холбогдоод төвчтэй юм байна. Тийм байна. За тэгээд энэ цэвэр бохир одоо ингээд хөгжөөд Лондонд бол ингээд ерөнхийдөө хөгжсөн гэж байгаа шүү дээ. Энэ бол гэхдээ шууд хөгжчихөөгүй. Маш урт түүхийг одоо дамжсан. Ер нь бол цэвэр бохирын систем зүгээр байж байгаа тэр нь хөгжчихөөгүй л гэсэн үг. Хөгжүүлэхээс бүр өөр аргагүй байдал бүр ингээд тулж ирээд тэгээд хөгжсөн байт юм лээ. Яасан бэ гэхээр Лондонгийн их өмхий гэж бүр тийм хиллэг байт юм байна. The Great Stink
те 1858 гэдэг бүр юм хиллэг байдаг. Хүмүүс бохироо гудамжинд гаргаж зүгээр цацдаг байсан. За тэгэл сайндал нэг сууг шууд модоор хийдэг байсан. За нөгөө нэг сууг нь бол урссаар байгаа. За нөгөө тэм зам өрөндөө зутгадаг байсан. Тэгэнгүүт хотын бүх хүмүүс ингээд бохироо ерөөсөө бохир юу гэдэг нь тийш ингээд бүх юмаа тэм зам өрөнлүүгээл зутгаж чинь гэсэн үг. Тэгэхээр тэм зам өрөн чинь мэдээж тэрийг одоо урсгаж дийлэхгүй болоод ирэхээр нөгөө мөрөн чинь тэр чигээр ингээд өмхөрөөд ирсэн. За ингээд 100-ны халуун тэм зам өрний үнэр ер нь тэсхийн аргагүй болж исэн гинэ Лондон. Тэгээ хүмүүс нь гудамжинд гарвал ер нь ихэнх нь тэгэл огж бөөлж өөл зарим нь бол толгой молгоо нэргээд ухаан алдаж хүртэл ундаг байсан гэж юм. Тэгэхээр үнэхээр бохир заван тийм одоо хортол байсан байгаа юм л да. Энэ чинь эвгүй үнэр гэдэг чинь өөрөө л ер нь агаарт ингээд нөгөө бактери вирус нь дигдэл яваад байна гэсэн үг юм байл шүү дээ. За ингээд арай боломжтой хэд нь бол хотоос гарч одоо хөдөө эдлэн газар мазар руугаа очдог одоо манайхнаар бол те нэг лагер руугаа явцдаг өмхийгөөс зүхтаад яг нөгөө манай өвлийн утаанаас зүхтдаг ч гэл ер нь тийм ойлголттой байж. За хотын гудамж өмхийснөөс 1858 онд Английн парламент хүртэл чуулганы хуралдаанаа цуцалж бүр ажиллаа ингээд түр хоошлуулж исэн тодорхойгүй хугацаагаар зогсоож исэн хүртэл тийм баримтууд байдаг. Тэгэхээр одоо ямар амар үнэртэй болсон нь бол тэгэл тодорхой байгаа юм л та. За тэгээд энэ үйл явдал бүр гамшигын хэмжээнд очисон. Одоо энэ хотод бол ер нь хүн амтан амьдрахад бүр хэцүү болж эхэлсэн. За гэвч азар Лондонд бас юмэг арай нэг жоохон ухаалгаар хардаг те. Жоохон бүтээлч креатив сэтгэлгээтэй хүмүүс бол бас байсан байна. За тэд нар бол Лондонд биднэрт эрүүл ахуйн шинжилэл бүр те эрс шинжил хийхээс өөр ямар сонголт байхгүй. Тэгэхгүй бол бүр энэ улс орн маань ингээд дампуурлаа өмхөрөө дууслаа гэд. Тэгсээр байгаад улс төрчдөг бол ятгаж чадсан байна. За ингээд жоохон бүдүүлгээр хэлэх юм бол Лондон хот өтгөн шингэндээ живж өмхийрч байж биеэрээ ерөөсөө яг мэдэрчиж л энэ эрүүл ахуйн хувьсгал гэдэг юм аяр нь хийсэн байна даа л гэж ер нь үзэхэд хүрэж байгаа юм л та. За ингээд инженер Жозеф Базалгет гэж хүн бол Лондон хотод 160 км урт бохир зайлуулах гол шугамыг барьж иж тэм зам өрн баас шээс одоо тэ бохироос бол ер нь салж цэвэрч чадсан байт юм. Уг нь бол гол мөрөн чинь өөрөө өөрийгөө ингээд цэвэрлж идэг хамгийн байгалийн одоо төгс систем гэдэг мөртлөө дийлэхэргүй хэмжээнд хүртэл ингээд бохирдуулсан байгаа хгүй Лондонгийнхан. За одоо яг тийм найруулагч зураг нөхцөн байна. Нөгөө нэг яг нөгөө юугаа 160 км урт бохир зайлуулах хоолойгоо барьж байгаа зураг нь байгаа тань. За ингээд бүх байшинг цэвэр бохир усны системд холбож эхэлсэн. За төвлөрсөн усан хангамжтай болж эхэлсэн. Мөн төвлөрсөн бохирын шугамтай болж эхэлсэн. За ингээд бохирын шугамтай болгох зардлыг бол улсын төсвөөс 100% шийдсэн. За Лондонгийн дараа Манчестер, Бирмингем болон бусад хотууд нь энэ арга бас ингээд үе шаттайгаар нэвтэрж эхэлсэн. За ингээд ер нь бол бараг л нэвтэрсэн гэж ер нь бол тэгэл бараг хүчээр л нэвтрүүлсэн л байгаа юм л да. Тэгээ нэвтрэхээс өөр аргагүй болоод. Тийм шүү дээ. Одоо тэгэл өмхийн үнэрлээд сууж байгаа хүсгэвдээ. Тийм Лондон ч ер нь ингээд дандаа ингээд туйлдаа хүрээд ингээд шинжилсэн жишээнүүд бас нэлээд байд юм шүү. Тэр агаарын бохирдол дээр бас Лондонгийн жишээ явдаг үстэй. Бүр нөгөө хүмүүс нь бүр хортож үхээд нэлээд олон хүн өдөрт баг 10-20 хүмүүс нас бараа тэгжиж бүр том шинжилэл хийж исэн гэдэг. Тэгтээ яг хөө тэгэл шинжилж чаддаг л хүмүүс юм да тий. Бүр тулгсан ч гэсэн. Харин тийм. За тэгээд англичуудыг бол мэдээж бусад улс орнууд ч гэсэн харж байгаа. Англичууд маань ингээд төвлөрсөн усан хангамжтай бохирын холбоотой байшинтай болчлоо. Тэгэхээр хот нь цэвэрхэн болчихж байгаа гэсэн үнэр танаран жарилж байгаа. Ядж байгаад энэ үед Лондоноос нэмээд метротой болсон байдаг. Тийм учраас тухайн үед Лондон дэлхийн хамгийн орчин үеийн хот болоод ингээд хөгжөөд өөрчлөгдөж байгаа. Тэгээд 1860-аас 1870-аад оны үеийн юм ил одоо хэдэл яриад байгаа гэсэн үг ч тийм. За тэгээд төвлөрсөн усан хангамжтай бохирын холбоотой байшин айл болгоны хүн болгоны хүсэл мөрөөдөл болсон арга бол тэ одоо юу гэдэг гадаач одоо бороо шороо шуурга гэж өндөө юм байгаа шүү дээ. Хэдүүлээч гэсэн нэгдэж өгөөдөө гадаа очихоор тийм шуурга муургатай байхад бол тэгэл тесдэг шүү дээ. Гарч бийцэх гэхээр ингээд салхи шороотой даар нь хөрнж гэдэг юм уу тийм. Гэр оролт байхад л одоо өвөл яг хүүтнэр бол бийцэх масгч бас чанга шүү дээ. Чанга шүү дээ тийм. Өглөө босч гал түлгүүл бас л чанга. Тийм. Тэгэхээр лондончуудын хувьд мөнгөл байх юм бол одоо сул тур те ариун цэврийн асуудлаа шийдэх боломжтой болчихж байгаа. За ингээд нөгөө Английн технологи нь Европ руу тархаж эхэлсэн. Европын хотуудад Лондонгийн төвлөрс одоо усан хангамж, бохирын сантехник системийг хуулбарлаад хөгжүүлж эхэлсэн гэсэн. Ер нь улс орны хөгжлийг хараад байхад мэдээж төрүүлж явж байгаа улс орноос дараагийн улсууд нь одоо үлгэрэл жишээлж явдаг те. Бид нар ч гэсэн адилхан бид нарт одоо гэдэг өдөр тутмын хийж байгаа зүйлсүүдийг бол мэдээж мундаг улс орнуудаас л үлгэрэлж байгаа. Гэхдээ гол нь яг одоо юу гэдэг юм бэ? Англид хийжсэн ямиг шууд Монголд яг тэр чигээр гэхээс илүүтэйгээр Монголынхаа нөхцөл байдалд тий яг зөв тааруулаад хийх нэг зөв л гэж ярьд юм байна. Тий.
За ингээд ердөөсөө 20-30 жилийн дотор Европын том хотуудад баг айл болгон ариун цэврийн өрөөтэй болж за тэр ариун цэврийн өрөө нь бол халуун хөт усны системтэй, угаалт дууртай, суулт дууртай, шүршүүр, тойл вантай болоод ер нь айлууд бол тусдаа нэг өрөөг ингэж яг ариун цэвэр өрөө гэж одоо хэрэгжилж эхэлсэн байт юм байна. За тэгээд ариун цэврийн өрөө нь бол бүтэн 100 жил яг энэ хിവэрэ байж байснаа 20 дугаар зууны эцэс 21 дугаар зууны эхнээс зөвхөн нүрээ угаадаг, усанд ордог бие застдаг хэсэг биш те бүр ингээд эрүүл ахуйгаас илүү тав тухь руу чиглэсэн байдал руу бол ер нь орчин үеийн ариун цэврийн өрөө, усны өрөө бол явж байгаа өөрөглөх юм бол жоохон илүү тав тухтай те тансаг бас тэнд чин одоо усанд орохдоо ч үгүй бие засахтай бас л нэг гой тав тухыг мэдрэх гэдэг шүү дээ хүмүүс бол энэ хандлага чиг хандлага руугаа ер нь одоо явж байгаа гэж үздэг юм байна. Одоо тэгэл ариун цэврийн өрөө чинь юу гэмдэ илүү л одоо тухтай ингээл юунууд нь суулт урууд нь юм тийм да тэгэл юунд ариун цэврийн өрөөнд тусдаа цонхтой монготой ч гэдэг юм уу те янз бүрээр ингэж хөгжиж байгаа. За боломжтой айл өрхөд нь бол ариун цэврийн өрөөг хүний биологийн анх шатны буюу наад захын одоо хэрэглээ биш ээ илүү тансаг хэрэглээ гэж үзэж хардаг ариун цэврийн өрөөгөө тэгж яг тогтчулдаг болж ирсэн гэсэн үг. За ерөнхийдөө нэг иймэрхүү юм байна. За тэгэхээр энэ бол нэг хэдхэн жилийн өмнөх түүхийг л бит хоёр яриад байгаа. Тэгэхээр нэг айхтар тийм одоо юу гэдэг бүр эртнээс ингэж яг ийм ариун цэврийн өрөө бол их айхтар хөгжиж ирсэн зүйл биш л юм байна. Тэгээ одоо бид нар чинь нөгөө нэг ариун цэврийн өрөө уган дээрийн барилгооч ингэ тусдаа байгаадсэн шүү дээ. Ариун цэврийн яг суултууртай тэгээд шүршүүрнэ гэдэг ингэ тусдаа байгааддаг бол одоо нөгөө нэг дор болцсон. Надад тэр нь усны жоохон төвхтэй байна шүү дээ. Яг нэг нь устан дормоор нөгөө ариун цэврийн суултууртай. Тэгээ яг сайхан усанд орж байгаа бааяа шээ. Тэгээ яг хоёр моёр нь ариун цэврийн өрөөтэй болчиход байгаа тийм шүү дээ. Одоо тэр бол тэгэл мөнгө л санхүүл хэрэгтэй л ах л та тий. Тэгээд ингэж бас санагдсан. Бид нар бол юу гэдэг ариун цэврийн өрөөний асуудал бол нэлээд хүндэрсэн шүү дээ тий. Хөдөө орон нутгаар явхад бол тэгэл нөгөө гудамжинд алдартай хүмүүс ирэхээр нөгөө 0.6 зургийг аваал тий. За Монголд ч бүр ингээ нэг юм даавны голд орж байгаа л ингээл авчт юм байна гэл янз юмнууд байдаг. Тэгэхээр ариун цэврийн өрөөний асуудал манад бас жоохон тулгамдсан асуудлуудын нэг юм болов уу гэж. Би ч өөрөө нөө жуулчинд явдаг. Тэгэл жуулчинд явдаг багт чинь энэ тентхийн цэвэрхэн дажгүй ариун цэврийн өрөөнүүдийг бүр ингээд чеклдэг. За энд очвол эндийг одоо бизнес болно. Ийшээ очвол энд оруулнаа гэд ингэж бүр наривчилж боддог. Одоо өөр газар байсан болж одоо ариун цэврийн өрөөнд бодохгүй шүү дээ. Тэгээ цааны газар оруулсан ч гэсэндээ ариун цэврийн өрөөнд ингээд тусдаа үн авдаг ч юм уу. Тэгэл бүрстээ янз янзын төрөл байгаа. Тэгээд манай хэд чинь байсаж байгаа яадаг чинь бизнесээ гээл тэгэл би бол нилээ нэг 20 илүү 30 ажимаа нарыг давхуулаад тэр хаашаа явсан бол Архангаар руу явсан баг. Архангаар руу явсан ч өө манай хэд чинь тэгэл замын бүр нэг удаа яваагүй. Бүе өста бизнесээ барэ мэрэ гээл. Тэгэл би ч нөгөө листэ гаргаж ирж байгаа шүү дээ. Ариун цэвэр өрөөний листэ гаргаж ирсэн чинь болог оохгүй юу. Ойрхон 0 оохгүй. Тий. Тэгэл за уучлаарай болоог байна манайхаа одоо ингээл нөгөөдөлж хоорондоо ингээл ярьж байгаа шүү дээ. Нэр Монгол ямар сони юм бэ? Ариун цэвэр өрөө байхгүй юм байна. Хоорондоо яриад би ч тэгэл сарниулчих гал. Одоо энэ уулыг маань хар гээл. Тэрээс өхөр байна. Сарниулах гал. Сүүлдээ бүр болохоо байсан юм шүү. Тэгээ би яхаа ойролцоос нэг цайны газар зогсоод хичээ ингээд юу оруулах гэсэн юм. Тэгээд тэр чинь юм гэр цайны газар байгаа шүү дээ. Тэ оруулах гэсэн чинь нөгөө модон тоош шүү дээ. Тийм. Тэгээд миний хувьд бол модон журлан арай дээр санагдав. Яг нэг эко журлан гэдэг энэ хэд ч манай эко журлан сонирхоод байдаг. Тэнгүү тэр чинь нэг юм даавуу нэг юм дээдлэлт юм тавьчихдаг шүү дээ. Тэгээд тэр чинь хүндрэхээр хүн амьтан юм болж байгаа заваарсан юм болно шүү дээ. Тэр ядаж нэг хөндөй суувал би нэг юм дээр өгзөг маань хөрөхгүй нэг тий арай дээр санагдав байхгүй. Тэгсэн нөгөө үед чинь за нэг буулгачаад би бол ингээд шууд дараагийнхаа зам руу явмаар байгаа дээ шүү дээ тий. Тэгэхээр нөгөө амжилт хүсээ зогсоод эхэлж чинь яана өнөр нь тийм байна хайдیں۔ За чи ормоор хамраа яах вэ? Тэнд чинь 30-40 минутыг эдэн хүмүүсийг шээлгэж бидсүүлэх гэж явсаар. Тэгсээр байгаа тэр нөгөө цаг товлсон морь унуулах энэ чинь ингээл хойшилж байгаа юм чинь. Тэгэхээр ариун цэврийн өрөөний асуудал жижигхэн юм шиг боловч эн чинь өөрөө айгүй тийм том асуудал. Том. Зүгээр л ингээл нэг заа гэж бодод иж бас болохгүй юм санагдчих. Тийм яг л нөгөө анхдагч хэрэгцээ яг бид нар чи идэж ууснаа мэдээж гарах нь тэхийн тулд хэл хэрэгтэй. Би бас нөгөө л нэг солонгос базаа гэдэг л та. Бидэд бас явахгүй юу. Явсан чинь замдаа нөгөө нөхөр ялаада нэлээд ундаа улуу юм ямар ч суугаал явсан. Байнгын шээсэн нүрэл. Тэгэл бас л би бол чам
чам шиг тийм чеклих тийм юу байхгүй шүү дээ. Чексэн байхгүй. Таам гарал. Тэгэл би зааж өгч юм чи. За ийшээ ороод салхи хаанаас байна. За салхи бол эндээс байна. Чи тэгэхээр ийшээ харна. За тэгээд авч очиод гингүүд нөхөр бүр гүүгээ авчихна. Гүүгээл бүр амар хол. Мөд ирэхгүй ш нөгөө эдгээр оолчил ирэхгүй. Йоо тэгэл тэгж жагаал нэг юм за нэг 10 минут болсон уу яасан. Тэгэл нөө окей болцсон. Тэгээд яг нэг айхтар тийм эрэгтэй хүн болохоор тийм байсан байж магадгүй нэг айхтар гомдолтгоо. Гэхдээ яг сүүлд нь бол ер нь бол тийм юм байлаа гэл нэг хальтал ярьж илвэл бодоол өнгөч тийм шиг байгаа. Тэр асуудал. Тий, тэр талаар бол яриноо нөгөөд чинь ил бийд суулчвал бүр домог мэт яриа шүү дээ. Мөө юм болно. Энийг ясан дээр нэрээ нэг юм мэдээлэл байсан. 13-аас 14-р зууны үед одоо Монголд гадаа жуулчдын бичиглэл одоо баримтууд бас байдаг гинэ. Бүр 13-аас 14 гэдэг чинь баг Чингис хааны дараах үе байгаа шүү дээ. Монголчууд бие засахтай ойрхон зайд суудаг гэсэн тэмдэглэгээнүүд айгүйх байдаг гинэ. Жишээлх юм бол 1250-ад онд аялагч William of Robrock гэж хүн Монгол нутгаар зорчихдоо монголчууд бие засахтай бинтро буюу одоо нөгөө юу гэмдэ нөгөө буурцэг те шош шидэх зайнал ерөөсөө ингээд хоорондоо ойрхон бие засд юм байна. Энэ нь үнэхээр маш сонирхолтой соёл байна. Тэгээд ийм ойрхон зайд бие засчихтай хоорондоо бас юм ярилцаад мэдээлэл солилцд юм байна. За тэгээд тухайн үед бол гол мөрөнлөгөө ерөөсөө бийцдгөө те хүндэрдгүү шийдгүү бадгүй энэ бас их сони юм аа. Гол руугаа ямар ч хүн юу ч болж исэн бохирдуулдаг юм байна гэсэн юм юунууд бас байсан байл. Тийм шүү дээ. Гол ус руугаа идэж одоо өстө болохгүй байна. Тийм манайх чинь. Тэгээ бүр нэг ихцэг хуулиндаа хүртэл байсан юм шүү дээ. Гол бохирдсан бол цаазаар авах хүртэл ялтай байсан. Мэдээлэл бас солилцдог байж тээ ойрхон суугаад. Тийм бас тэгдэг байсан юм байна. Эртний ромчууд шиг тойрч суугаал бас юм ярьдаг. Тэгээ бол манайх тэгэл зүгээр л тийм нэг жалгуу руу ороод эцтэй тийм ер нь. Тийм. Тэгжил бас үздэг байж л та. За тэгээ усан хангамж бүхий суултуур бохирын систем бол хүн төрөлхтний шилдэг 100 бүтээл дээгүүр барь эзэлдэг. За түрүүн 9 дөрөв хоринд эзэлдэг гэж хэлдэг шүү дээ. За журлангийн суултуур одоо мэдээж нөгөө радио, телевиз, дарь бууж гэдэг юм. Бид нар ингээл нөгөө бодохоор тэ илүү том зүйлсүүдийг бол хамгийн шилдэг бүтээл гэж үздэг. Гэтэл нэрээ үнэхээр суултуур байхгүйсэн бол яах вэ гэж бодоход нэрээ бас л хүндчихтэй. За BBC, The Guardian, Times тгүүлийн газар, за Smithsonian Institute зэрэг хэд хэдэн байгууллага судалгаа хийж хүн төрөлхтний түүхэнд хамгийн сууд авгаа зөв бүтээлийг жагсаахад тэрэн дотор бол журлангийн те ариун цэрэг өрөөний суултуур бол багтсан л байдаг. За шилдэг 100 дотроо бол ихний 10 дотор ингээ ороо явчихдаг. Маш мундаг том нээлт бол болсон байдаг аа. Тийм ээ те. Юун тэгэл угаасаа тэгэл тэр онгоц сансрын хөлөг те юм лаглаг бүтээлүүд гэхээсээ илүү суултуур гэдэг чинь жижиг юм шиг мөртлөө яг л чухал юм байгаа юм л. Би бүр багада энэ тэр цэцэрлэг одоо тэр 10 жил мэл байхдаа гадуур гэрээсээ өөр газар өсөө бийцэж чаддгүй байсан байхгүй юу. Ягаад ч юм ерөөсөө нэг л болдгоо. Тэгээд үнэхээр ингээл кидс миц өвдөл ингээл сонирн болох юм бол тэгэл эвгүүтэл гэр мэрлүүгээ гүйдэг байсан. Одоо бол харин ч гэж гайгүй болчоод байгаа том болоод тийм хүмүүс бас байд юм шиг үлээ. За болж. Одоо том болоод эцээ үйлээс эцэл. Тийм бас хэцүү. Хүүхэд байхад угаасаа тийм дөө тийм дасгүй ч юм уу. Дээр нэг ийм нэвтрүүлэг гарч ирсэн шүү дээ. Нэг хүүхэд өөрөө хүндэрч чаддгүй. Тэр нөгөө хүндэрж байгаа тэр мэдрэмж нь өөрт нь айгүй аимшигтай мэдрэмж. Солонгосын тий. Тэрнээсээ болоод ингээ нэлээд стрессцсэн ч гэдэг юм уу. Тий, нөгөө нэг сэтгэл зүйч их яадаг үстэй тий. Оо тий цаад ч алдартай шүү дээ. Бүх хүүхдүүдийг л хүмүүлжүүлж ах шиг шүү дээ. Поинтай царайтай ихчтэй айгаа. Тэгээ наа чи ийм учиртай гэж орж ирлээ ярьдаг. За тэгээ суултуур бол мэдээж юм чухал одоо бүтээл байх нь. За суултуур цэвэр бохир усан хангамж нь хотчлтын зайлш хүний хэсэгт бол зүй ёсоор яалчгүй орно. Үүний ачаар л ер нь тэгэл хэдэн сая хүн одоо би бас бодд юм аа. Манай хот энэ төр бол яг та нэг сая гарын хүнтэй те бүр одоо 10 20 саятай сая хүн амтай хотууд бас яг энэ бохирын систем энэ төр яаж шийдсэн байт юм болоо. Тэр бас энэ төр юм бас нэг сонирхож үзмээр санагдаад идэв. За тэгээд хүн төрөлхтөнд бол асар том соёлын өөрчлөлт авчирсан юм нээлт болсон. Гэртээ ариун цэврийн өрөөтэй болсноор өдрийн хэд хэдэн удаа гараа аваадаг хүссэн үедээ усанд ордог болсон байгаа. Хүссэн үедээ гэдэг бол мэдээж маш чухал одоо үзүүлэлт гэсэн үг тийм. За ингэснээр хүмүүс одоо нөгөө биений бохир заваа өнрүү те хэрэг хөлсмөөс юу байдгийг тэр өнрүүдээсээ ер нь бол ангиж ирсэн гэж үздэг. Дээр нь том хотуудад инженерчлэлийн шийдэл маш том дэвшлийг бол авчирсан гэж үздэг. Ийм одоо том ач холбогдолтой нээлт юм байна. За тэгээ нэгэнт одоо суултуур ярьж байгаа дээр дэлхий дээр байгаа хамгийн үнэтэй суултуурны тухайс төвчөнд үзэж тийм. За энэ бол Хонконгод Hangpung Gold Technology гэдэг компани үзэсгэлэнгийн танхимд байдаг 24 карат буюу 999 сорттой цэвэр алтар хийсэн суултуур байна. За энэ суултуур нь жирийн шаазан суултуурын эд ангиудыг бүгдийг нь алтаар солиод хийсэн л бүтээл гэсэн үг. За тэгээ цэвэр бохир усны шугамд холбол хэвийн ажиллана. За энэ хүү цул алтан суултуурын үн бол үн одоо өртгийн хувьд
5 сая доллар гэсэн 5 байна. сая доллар. Тэгээ энэ уг нь ажиллах боломжтой. Гэхдээ ер нь л зүгээр үзмэрл гэсэн үг юм байл л Тийм те. шүү дээ. Яг алтан юун дээр суугаад яах ч юм бас те. Гэхдээ би Брунейгийн хааныг ярьж л юу ямар тааш нэг юм алтан суултууртай хүн байсан да. Байсан тийм. Алтлаг нойлын цаас ч гэдэг лүү. Алтны орцтой нойлын цаас. Тийм гэл янз янз байдгийм билээ. Тэгээ угаасаа ер нь би бодсон. Одоо ингээд юу гэдэг алтан малтай суултуурыг гэртээ тавиад хүндрэх угаасаа боломжгүй юм шиг байна. Тэр чинь нэг тийм надад бол мөнгө л гэж харагдах байна. Тийм шүү дээ. Бүр ингээд зүлгээлтэй нэг зав оруулчвал одоо яах ч юм те. Юу санагдаа. Яаж зарнаа үнэн буурчооч гэдэг юм. Тийм чинь 5 сая доллар гэдэг чинь 17.5 тэрбум төгрөг. Нэг суултуур байх нь шүү дээ. За өөр бас нэгэн алтан суултуурыг Италийн уран бүтээлч Алберт Маурицио Катилан гэж хүн бүтээсэн байт юм байна. Тэрийг Америка гэж нэрлсэн гинэ. Оо за. Суултуураа. За тэгэхээр Маурицио Катилан бол ёжлол, хошигнол, цочирдом өнгө аястай бүтээлүүдээр дэлхийд алдартай уран бүтээлч юм байна. За тэр болохоор 18 карат буюу нэг 750 сорцтой алтаар 6 сая долларын үн өртгөөр бүрэн ажиллагаатай суултуур хийж 2016-нд Нью-Йоркийн Гугенхеймийн орчин цагийн урлагийн музейд тавьсан. Энэ бол бүрэн ажиллагаатай суултуур. За дараа нь Их Британий Buckingham Palace-д авчиж үзэсгэлэнгийн 0-д суйрлуулсан. Бүр яг 0-д авчиж тавьсан. Энэ үзэсгэлэн үзэж байгаа хүмүүсээс хүссэн хүн нь тэр алтан суултуур дээр суугаад бие засч үзэх боломжтой. Оо за. Тийм, гоё үзүр байгаа сте тийм. Тийм байна. Ер нь нэг байвал үзсэн л дээр үстэй. Үнэхээр байж их юм бол. За одоо яг найруулагч зургийг өгсөн байх шүү. Тийм байна тий. Нүд гэлбэм л юм байна бацраа. За тэгсэн чинь яасан гэхээр нөгөө нэг суултуур налга болцсон. Жигнэсээ. Одоо хүртэл олдоогүй. Үгүй суултуурыг хүн барай гараа авч байгаа. Тэгээд суултуур нь бүрэн ажиллагаатай цэвэр бохир усны системд холбоотой байсан. За тэгээд шалан дээр бүр ингээд боож могоо те түгжиж өрөө сөрлүүлсэн байсан юм байна. Ууг нь. Тэгсэн чинь хулгайч нар бол суултуур ямар ч яаж игээд аваа явцсан. Авж явахдаа тэр одоо ордны шал мал хэсэг юм нь бол бүр ингээд бүрэн сүйтгэхэд бодоо олгоод аваа явцсан байдаг те. Тэр удаан хугацаанд тэр чинь салгаж яхад хүн мэддэг юм байна. Одоо мэдгүй яг ямар төлөвлөгөө боловсруулаад яаж авсан хулгайлсан хэвээр бөө мэддэг. Хулгайч баригдаг юм байна. Баригдаг одоо болт тэр суултуур ингээд зураг болцсон 6 сая доллар. Суултуур хулгайчдаг гэлээ. 20 тэрбум төгрөг ингээд байх. Оо. Нэг тийм сонирхолтой түүх байна. Сони энэ те. Харин тийм. Жижигхэн алтан гар утсан утас бас болох юм тийм гурт мач юм уу. Би бол ингэж бодсон байхгүй юу. Хамгийн түрүүнд тэр суултуур дээр бийцсах нь мэдээж хаалгаа төгжиж л одоо бийцсах байлгүй дээ. Тэгэх юм бол одоо суултуурнаас жоох имтэлж мэмлээ хусаж мусаж авах ч болох байсан болов уу. Бодсон. Гэтэ бүтэн хаалгаа. Бүтэн аваацсан. Тийм харин тийм. Эсвэл энийг нэг юм төмөр мөмрөөр 4 хуваагаад 4 хүн цүнхүнтэй хийгээ авч гарсан байх боломжтой. Харин одоо мэдгүй. Гэтэ завхарсан энэ ч өдөр ус мус гэхээр ус мус алдахгүй бах та. Тэгэл алдаж малцсан л нэлээд сүйдгсэн гэхийг одоо тэгэл ус мусыг алдуулал ингээл бүр дэвдлэл авчихсан юм шиг байна. Энэ бодол жоохон хөвчлүүлэгч багтай газар юм шиг байна тий. Тийм юм шиг бол ажиллаж мажиглах л байлгүй. Оо ийм хүн дэлсүүл газрыг бол дээрэмдэх байх нэрээс. Хүн амтан тоохгүй байвал. Тийм ч нэг жоохон имтэлчгэд бол мэддэгдэхэрэг л байж тий. Тийм байна. За өөр нэг суултуурыг танилцуулна. За тэр нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн үнэтэй ариун цэрүүрөөр шилэгдэг олон улсын сансрын станцын суултуур байна. За энийг НАСА-гийн захиалгаар Оросын эрдэмтэд хийж өгсөн. За энэ хүү ариун цэрүүрөө жингүүдлийн орчинд ажилладаг. Ажиллаж одоо хүний шээс болон өтгөнийг соруулж аваад шүүж дахин боловсруулж 99.9% цэвэршүүлсэн ус гаргадаг гэсэн. За тэгээд яаж гарах вэ гэхээр одоо хүний шээсээ 100% цуглуулад энэ WRS гэдэг систем байдаг. Энэ төхөөрөмж байдаг юм байна. За энэ төхөөрөмжөөр дамжуулаад шүүгээд ариутгаад бүр яг ус шиг болгоод гараад ирдэг. Дараа нь бүр ингээд энийг ууж ашигладаг гэж байхгүй ашиглах боломжтой. За өтгөнийг болохоор яадаг вэ гэхээр би бас бодсон юм. Ус мус ялгана гэхээр өтгөнөө одоо яад юм бол өтгөнөөс ус мус гармааргүй. Ингээл яав нэг хүүхдээ юу гэдэг шиг бодно шүү дээ. Тэгсэн тусгай уутанд хадгалаад дараа нь сансрын станцад ирдэг хангамжийн капсулд ачаад одоо газарт одоо буцаахгүй харин дэлхийн агаар мандалд ороод юм шатаж устгадаг гэсэн мэн өтгөнийг. Тийм. Тэгэхээр одоо шээснээс нь л ус гаргаж авна гэсэн. Тийм. За тэгээд энийг одоо шүүж цэвэрсэн усны хувьд бол дэлхийн аль ч одоо хотын крантын уснаас хамаагүй цэвэрхэн тийм. Тэг ус байдаг гэж юм. За тэгээ энэ ариун цэрүүрийн өрөөний сантехникийн системтэйгээ 19 сая долларын үн өртгөөр боссон сансарт тойрог замд бол байдгаа гэсэн. Энд одоо хэдүүлээ бийцэх боломж байхгүй л хэл та. Тийм байна. Тэс сонирхолтой юм. 70 тэрбум төгрөгийн өртөгтэй эд bay шүү. Тийм. Тэгээ би бас сонсч байсан нөгөө
Оросууд манай хойд хөршийнхэн маань бол бид нэр шээс мэсээ уухгүй гэдэг энэ хичнээн цэвэр ч гэсэн энэ усыг бол уухаас татгалцсан байт юм лээ. Оросын сансар нисгчт. Гэхдээ надад хэлэхгүй бол би уух л байх л Тэгнэ та. шүү дээ. Тийм. Яг чиний шээснээс чинь би ус гаргачлаа гэж нэг хүн хөхрөөл өрөдөх юм бол би за яах гэдэг юм бэ төлөөрөө. Би бол гэхдээ ууж үзнэ. Энэ мэдрэмж нь жоохон тийм байх баг. Гэхдээ энэ миний бодлоор зөвхөн миний дан ганц юу биш баха, шингэн бол биш бах. Мэдээж Олон хүний л тийм ариун дээ. цэврийн дөрөнд гаргасан шингэнээс нь л тэр цуглуулж ижил одоо их хэмжээний их гарна шүү дээ. Тэгэхээр за би яг өөрийнхөө бол ууж болох юм. Яг одкогийн холдоо тэр боцгооч байхгүй. Энд чинь тэгээ бас хөлс мүс одоо амьсгал мамсгалаас шингэнээ бас ялгаж авдаг гэсэн шүү. Ухаалаг технологи. Тийм. За дэлхийн хамгийн бат бөх суултур бол мэдээж төмөр суултур. За галт тэргэнд байдэн шүү дээ вагон дотор тийм. Төмөр учраас ямар нэгэн байдлаар эвдрэхгүй, хагарахгүй ийм суултурыг бол анх эдлгээд авах байдлаас нь болоод галт тэргэнд суйрлуулдаг байсан бол дараа нь аюул хөөдлийн үүднээс нь шоронгуудад тавьж эхэлсэн. 20 ангиудад. За учир нь гэмт хэрэгтнүүд жорлонгийн суултуурыг хаг цохиж хилтерхийгээр нь бие биенээ гэмтээсэн тохиолдлууд бол маш их гардаг байсан гинэ. Нөө шаадсан байхад нь. Тэгнэлээ эдгээр чи зэвсэг болох юу үл байна тэрийг одоо зэвсэг болгочод байдаг. Талтай шүү. За тэгээд одоо харин ийм суултууруудыг хаана тавьдаг гэж бодож байна. Нэг газар бас тавьдаг. Entertainment талтай. Интертэй манай радио дээр. Энэ болохоор хөл бөмбөгийн стадионуудад тавьдаг гинэ. За. Яг тэгэхээр хөл бөмбөгийн хөгжөөнд дэмжигч фанатууд чинь яг цөсөн хөрчих юм бол ер нь юу л бол юу хийхээс буцахгүй. Ер нь жоохон аюултай, эрсдэлтэй нөхцөл байдалд орчдөг учраас суултуурыг бас зэвсэг болгож ашиглах магадлалтай гэд төмөс суултуурыг тавьсан байна. За бас сони юм тийм. Тийм. За 19 өрөө болон суултуурны тухай сонирхолтой баримтуудаас танилцуулъя. За тэгээ. За 19-р зуунд Англи, Европт байшин дотор байрлах дотор ариун цэврийн өрөө нэвтэрсэн юм байна. Америкт 20-р зууны ихэнх гэхэд хотын айлууд ихэнх нь дотор ариун цэврийн өрөөтэй болсон байсан. За хөдөөр нутагт 20-р зууны дунд үе хүртэл гадна жолон бол хамгаалж ирсэн юм байлээ. За өнөөдөр дэлхий дээр 4.5 тэрбум хүн дотор одоо жолон ариун цэврийн өрөөг бол хэрэглэдэг гэсэн юм. Угаасаа тэгэл байнгын хэрэглээ болсон шүү дээ. Тийм байна. За гэхдээ 3.5 тэрбум гаруй хүн гадаа одоо ариун цэврийн өрөөг бол ашигласаар л байна. Модон жорлон гэдэг шиг Тийм байна. 40 байх шүү. Тий ашиглаж л байгаа шүү дээ. Өдөр нутагт шүү дээ. чинь тий гэр хороолт ч гэсэн бол байх нь байж л байгаа. Гэхдээ яг нэг эко 0 гэл ингээд суултар мултартай бол болгодог болцсон баг шүү. Одоо янз бүрийн гоё шийдлүүд уг гараад бас ихнээс ингээл цэгцрэл байгаа. Цэгцрэл өөрчлөгдөв л ах шүү. За дэлхийн хүн амын 6 хүн тутмын нэг нь ил задгаа бийцдэг гэсэн байна. Энд бол хэдүүлээ байнга орж байгаа. Хөдөө явахдаа бол нөгөө 6 хүний нэг нь гээл тий байнга орж байгаа. Тэгээ бас сайхан штэ хөдөө тий. Сайхан штэ. Шинэ мэдрэмж аваад байгаа юм шүү. За Төв Африк, Өмнөд Аз зэрэг бүс нутагт ариун цэврийн өрөөний хүртээмж бол маш бага байдгаа гэсэн байна. За ариун цэврийн өрөөний хөгжлөөр бол холиор кидсний халдварт өвчин бол эрс буурсан хөгжсөний одоо юугаар те үр дүнгээр үүний ачаар хүн төрөлхтний насжилтыг бас уртсахсан гэж үздэг юм байна. За ариулахын дадалд гар угаах нь жорлонгоос дутууг бас ач холбогдолтой гэж үздэг. За хүний хэрглэж байгаа гар утас нь одоо бидний байнга хэргэлдэг утас чинь жорлонгийн суултуураас илүү бохирдолтой байдаг гэдэг нь бол судалгаагаар нэгэнд батлагдсан байгаа. За нэг суултуурын судал дээр 50 хүртэлх төрлийн ням бактери бол байдаг. За Европ, Америкт шалнаас өндөр одоо байрлуулсан юм суултуурууд бол бас түгээмэл байдаг гэж байна. За Азийн зарим оронд явган суух шалны төвшинний одоо жорлон суултуур бол түгээмэл хэрэглэгддэг. Энэ бол яг бидний мэдгэл танил юм сонсогдоод байх шүү байна да тий. Явган суун ихэр чинь. Тийм байна. За баруунд ариун цэврийн цаасыг бол одоо бусад улсуудтай харьцуулахад илүү их түгээмэл хэрэглэдэг гинэ. Мэдээж тийм л байна. Ковидын үед чинь тэгсэн шүү дээ. Тийм шүү Нойлын цаасан дээр алалцаадсэн шүү дээ. Яагаад ч юм нойлын цаас авах хэрэгтэй юм шиг санагдсан ш надад. Тэгсэн. Надад тэр нөө дэлхийс хүрнгээл лаа шүдэн мүдэн завхад чи манад тусна хоёр бодол байл. Чи бас ингэ хараал л тээ. Тийм тэгэл би одоо сүрх нөө лагаасаа тэгэл. Би тэг одоо ягаад сүрж галаатаа юу чи гэх. За сүүлийн үеийн суултурууд нь угаагч буюу бидэтэй хатаагчтай за тэгээд нэг суудлын тэр нь халдаг болсон суудл бол ер нь л гоё болж байгаа л доо. Сая Японы явахад л яг тийм юуны суултурнууд сайн бас тарих ажилуулдаг юм билээ. Би ч одоо айгүй тийм нормалны тий яг Монголд бол бид нар нэг талаараа айгүй амар байгаа байхгүй. Жишээлбэл би анх Монголд ч ингээд
хитгэн төрлийн одоо гомн байдаг ш бэлэн гомн байсан. Одоо бол төрөлжсөн л байл та 10 жил. Тэгээ яг сурахаар Солонгост явсан чинь юу вэ? 2 игнэ бэлэн гомн алийг нэг тийм мэдгүй 30 минут бодож байгаа тийм. Юм ингээд илүү одоо дэвшилтэд технологи руу ороод ингээд олон төрөл болохоор тэгдэм лээ тий. Суултуурч гэсэн адилхан сая Японд яваад Монголд бол бид нар бицсаал усаа татчихдаг. Тэгсэн чинь Японд очисон чинь нөгөө бидээ мэдээ тий алин дээр дарахаа мэдгүй. Тэгэл одоо шууд босоод гармаар байгаа ш. Тэгэл Google Translate-аар гаргаж ирэл бичиг уншаад нэг нь дарагдахгүй байж байгаа. Тэгсэн чинь миний орсон ариун цэвэр рүү эвдэрсэн байсан байлээ тэр устдаг тавчлуур нь. Тэгэл гадаа нь Япон охтууд дуурал тий. Би санаад бод штэ би чинь гадаад хүн тий. Нэг тийм ус масаа татаагүй гэсэн юм сонсомооргүй штэ. Тэгэл чимбаахтайгаа чатлал ахаа энэ ариун цэвэр өрөөний асуудал гарлаа гэж чимбаах гадаа үлээгээл нэлээ юм болж байгаад гарсан. Тэгэхээр яг амар тэгээд нөгөө дасаагүй ч гэдэг юм уу те дасчвал би бол тэгээд тэдрийг ингээл зохицуулаад явчих болох л та. Тэгээд яагаад ч юм эвдэрхий ариун цэвэр өрөн дээр би ингээд орцсон байсан нэг тэр бараг нэг нэлээ удсан шүү тэр нь ойлт. Бас юм эвдэрдэм байж те Японд. Бараг эвдэрдэггүй юм шиг үлээ шүү дээ. Бараг би зүгээр нөгөө сайд нэг тохиолдолд нь бараг би орцсон байсан уу гэж юу бодсон. Би бол яг арга ядах юм бол тэгэл I'm China гэж гарчдаг. Нихаа тэгэл. За тийм баримтаа. Одоо чиний баримт тий. За нэг хүн өдөрт дунджаар 6-аас 8 удаа ариун цэврээр хэргэлдэг гэсэн байна. Чи хэд удаа орж байна? Бүртгэцэн дээ. Ер нь тэгээ яг бүгдийн тоолох юм бол нэг 8 9 баг байгаа хөө. Яг би өдөр чамаа орчиход тоолсон яг 17 орчлаа. Тийм сул винцх баян давсаг султаа болсон. Дараас эфирэд бол яг дундах завсартанд байнга нэг орно тэгэхээр цагт нэг 2 юм уу та баг. Тийм. Тэгэхээр чин 8 за 10 хэд байгаа юм шүү. Яг хэдүүлээ эфирд ордог байсан бол нэг байнга ор. Би одоо жишээлбэл эфирийн тундуур визмар санагдлаа гэд гарч чадахгүй шүү дээ. Тийм учраас завсартанд зайлшгүй орно. Тэгэхгүй бол тэгээ дараа нь яг орцсон байхад те гарч чадахгүй хэцүү шүү дээ. За өмнө нэг удаа ус татхад 15-аас 20 литр ус гоождөг байсан бол одоо усаа хэмнэх үүднээс нэг ус таталтанд 3-аас 6 литр цацуулдаг. 15-аас 20 литр гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэгдэж шүү дээ. Тэгэд энэ чи хэмнэх талаар янз бүрийн юм гараа. Тэр нэг бүр юм аян өрнөөс мэт нэг тоосоо мосог нэг тоосоо нөгөө бочкын тавьчих юм бол тий эзэлхүүн багасаад ус багасна гэх. Тэгсэн чинь тэр чинь бас асуудал юм байлээ. Ус нь багасчихаар яг нөгөө стандартын дагаа ингээд даралтаа ирэхгүй учраас сайн цэвэрлж чадахгүй тэгээ ахиж 2 маяр татах матах болоод ер нь л жоо баг ижлэх юм болчиход шүү дээ тий. За нэг хүний жорлонд суусан нийт хугацааг бодоод үзэх юм бол амьдралынхаа 3 жил орчим хугацааг ариун цэврээр өнгөрүүлсэн байна гэсэн. Айгуу л юм шүү дээ. 3 жил ариун цэврээр. Яг нийлүүлээд бодохоор энэ жил бодогдчихлаа юм л та. Тий, эрэгтэй ч манай залуучууд бол тэгэл удаан санал. Тийм ба. Энэ бол нөгөө утас муцтаас холбоотой ах. Бид нар нөгөө суугтаа утсаа оролддог тий. Одоо өмнө нь бол нөгөө би чинь утас биш нэг юм юу гэсэн шүү дээ. Ариун цэврийн цаас, онгойтой ариун цэврийн цаас байдаг гэсэн шүү дээ. Тийм билээ. Тэр чинь би ч удаж жинхэнэ уншиж чинь. Тийм болтгоо л аа номер шүү. Манай хүү айгу хөөрхөн зуршилтай шүү. Бид зөвхөн заавал ном авч ирдэг байхгүй. Багаас нь сурахсан. Тэгээд нэг урдаа санал тавиад тэн дээр тохоогоо тавьж байгаа ном уншдаг. Юу хөөрхөн. Бицлаа хараа санал ном авч ирээ. Ямар ном юм гээл. Өнөр санал. Хөөрхөн. За жил бүр дэлхийд даяар 30 тэрбум ариун цэврийн цаас ашиглагддаг юм байна. За ариун цэврийн өрөөний зах зээл жилд 100 тэрбум $. Бизнес байдаг. За энэ жорлон, суултуур, угаалтуур, шүршгүр, вайн, савн, цаас, ариутгалын бодис зэрэг гээл те. Маш олон зүйлсүүд бол ингээд бизнес болоод хөгжсөн гэсэн. За Лондон хотын Виктория хатан хааны үеийн нийтийн жорлонгууд өнөөдөр ч гэсэн ажиллаж байгаа гэсэн мэт. Тэгэхээр очиж үзвэл бас нэг юм дээр үеийн мэдрэмжийг авахаар л юм байна те. Тийм сонирхолтой санагдаад дээ шүү. Тийм байна. За дэлхийн хамгийн том нийтийн ариун цэвэр өрөө хятадын Чүнчин хотод байдаг. За энэ ариун цэвэр өрөө маань 1000 суудалтай гэсэн. Тэгтээр бодвол ингээд тусгаар талтай л байлгүй те. Мэдгүй мянган суудлыг тусгаарлах болов? Ингээд юу гол молороо юм хумтай байх болов. Тэрнээс янз бүр байдаг шүү. Одоо нэг хамт 1000 хүн ч суунддаг бол бодлоолах. Урд бас тийм тусгаарлахгүй нойлууд одоо хүртэл байдгийг шүү те. За бохрыг бордоо болгон хувиргадаг компост жорлон гэж байд юм байна. Тий. Эрэгтэйчүүдийн босоо шилтүүр нь бол маш их ус хэмдэг гинэ. Зүгээр нөгөө ингэж татдаг бочкийг бодвол тэр тэгтээ надад жоохон худлаа санагдчих. Яа тэгэхээр би жишээлбэл тэр чинь тоочтой мэдрэмжтэй байлаа шүү дээ. Ордуур нэг хүн явахаар тэгэхээр ингээд зарим ариун цэвэр өрөөнд жишээлбэл миний байнга ордог хятад хоолны ресторан маа. Тэр яг суултуур нэндээ гар угааж байгаа юм одоо баруун захтаа ч юм уу тий хоёр захтаа шүү дээ. Тэгээ голд нь нөгөө нэг эргэжтэйчүүдийн хэрэгэлдэг одоо тэр цуг юм уу? Тий цуг. Тэгэл би урдуур нэг алхаал явангууд энд дуграал. Тэгээ буцаж явангууд дахиж нэг дуграал тий. Тэгээд тагаар айгу төв юм байна л. Жоо жижиг юм шүү өрөө нь.
Тийм жижигхэн бол тийм. Тэрнээс бол гайгүй шүү дээ. Ер нь бол тэр жоохон гайхаад байгаа. Намайг тэнд сууж хаад нэг залуу орж ирээд энэ бизнес гэж байхгүй. Гэтэ яг бодвол зохицуулж ил нэг дуурлал гэж шийдсэн байх л та тийм байна. Тийм би ч яг бизнес чаа зүгээр шээж мэх юм бол ийм суул тууранд яах юм бол усаа ер нь жоохон баг маг татахыг хичээгээд идэв шүү дээ. Тэгэхээр чи дараагийн хүнд хэцүү юм шүү. Гэхдээ тэгтээ мэдээж хангалттай цэвэрхэн болгох нь шар тал үлдсэн. Өнгө нь харж тавьчих. Одгүй арайч тий. Чи дөрүүлж ороос. Дахиж татаад тэгээ уус ирчихэж байгаа. Болсон гэлээ. Баг шингэрүүлээд байгаа юм шүү. Тэгэхгүй бол чи 15-20 литр усаар яа гэдэг чи хэцүү шүү дээ тий шээх болгонд. За тэр чи яг хөө тэмээ сайхан юм тийш үү гэж юм. За ингэсэн зарим хүн бол жорлонд хамгийн их уран бүтээл санаагаа олдог гинэ. За хүмүүс 60-аас дээш хувийн жорлонд гар утсаа хэргэлдэг гэж байна. Одоо энэ тоо баг ихсэн байлгүй дээ. Магадгүй. Үлдсэн 40% нь бол жорлонд сууж ном сонж юм ямар нэг юм хайж уншдаг гинэ. 41 нь танаа хүү шүү дээ. Тийм манайгүй. Утас муц байхгүй ч юм унтарсан тийм тохиолдол бол тэгэл юу л юу хайна үстэй. Шампуны хайрч уншаа. Амьдралаа бодвол нэрэл тгий шүү дээ. Заавал нэг юм уншдаг те. За зарим хүмүүс уурлахаараа би засах жорлонд орж ганцаараа суудаг тийм зуршилтай хүмүүс байдаг гэж байна. Энэ гэхдээ зуршил гэхээс илүүтэйгээр зүгээр одоо жишээлбэл амрах газарууд байдаг байхгүй юу? Амралтын өр бид нар бол ингээд амралтын өрөөтэй байна шүү дээ тий. Миний өмнө ажиллажсэн газар ерөөсөө шууд офс ариун цэврийн өрөө тэгээд үйлчлүүлэгчид өдөөс сараа сууждаг. Тэгээд би нэг амармаар байна. Тэгээд яг суудал дээр би ингээд суухаар ёо энэ охин ч удаа ажиллая. Гэтэл миний яг цайны цаг байхгүй юу? Ямар хэцүү юм. Тэгээд цайны цаг гэдэг ингээд тавьсан байсан ч гэсэндээ ирээл мэдүү их чинь ганц юм асууж гээл тий. Тэгэхээр би амарч чадахгүй. Тэгэхээр ариун цэврийн өрөөнд ороод ингээд жоохон гүнзгий амсаад ингээд юм бодож цогсон. Ямар хэцүү юм бэ? Ямар хэцүү амрах бас үе бол байна. Зүгээр тусдаа өрөөмөрөө уг нь байдаг шүү дээ амрах өрөө тий. Байхгүй манайд байсангүй. За нийтийн жорлонгоос айх айдас гэж байдаг. Энэ бол паркопресис гэдэг айдас байдаг. Хүмүүсийн 10% нь ийм айдастай гэнэ. Нийтийн жорлонгоос. За өмнөд Солонгост Mr. Toilet House энтгийн дээлээд Sulab International Museum of Toilets зэрэг юм жорлонгийн музейнууд байдаг гэж байна. Бага. За Швейцарт зарим нийтийн жорлон үнэгүй, зарим нь зоосоор ажилладаг юм байна. Хэрвээ зоосоор ажиллавал одоо 2 евро төлж иж бийцсахнэ. За Хятадд нийтийн ариун цэврийн өрөө бол үнэгүй, гэхдээ ариун цэврийн өрөөнүүд нь лэм бохор байдаг гэсэн маа. Наад бол нэг тийм санагдсан шүү Хятадын ариун цэврийн өрөө. Гэхдээ энэ хараа Хятадд ч гэлтгүй юу юм шиг байна. Нэр хаасаагүй юм байна. За Японд бол арай гайгүй байх шүү байсан. Гэтэ би Японд ч гэсэндээ ер нь жоохон онцгой газар орж үзсэн шүү дээ. Сая амтны хүрээлэн ороод тэ амтны хүрээлэн тэр энэ хэсэгт нь ариун цэвэр өрөөтэй тэгсэн. Миний орсон Японы тэр ариун цэвэр өрөө бараг сүнстэй байшин гэдэг шиг амар толь моль бүр загалтаж магаалтцсан. Тэгснэ ингээд аяг суултурлуугаа одоо ингээд оронгуут бас ингээд гадуурны хумнаалын сайж маягцсан. Тэгэхээр тэр өрөөсө хаа газар л тийм юмнууд бол байж л хүн л юм чинь тий. Ямар робот биш. Солонгост бас адилхан бид нар ч айгу гоё гэдэг. Гэтэл үндэ би ингээд бодвол ч юм уу түрээсэлж амьдрын шүү дээ. Тэгэхэд чинь бүр үнэхээр жижигхэн. Тэгээ нэг юм суултуур хажуу талд нь дүүштэйг. Би чинь тэгээ шөвшөөт орохоор суултуурлага усаа цацаа. Тэгээ дараа нь тэрийгээ цэвэрлэн. Тэгээ надад нэг өсөндөө зүгээр усанд ормоор байна. Дааж би заашгүй дараа нь цэвэрлэгээ хийхгүй бол суултуурч ингээд ойдон бүх юм би суух гэж юм болно шүү дээ. Тэр нь намайг айгу хядраач төгсөж бүтэн цэвэрлэгээ хийх гэж. Тэгээ дээрэс нь айгу хүүтэн. Солонгос бийцгаар үлдчихгүй. Бүгд хамаг юм даараад үрнэ. Бэрэ дарах нь шалтч чадахгүй мөрөг. Айгу даардаг гэсэн шүү дээ. За суултуурны эхний хувилбарууд мод дараа нь чулуу байсан юм байна. 19-р зуунаас суултуурыг шаазангаар хийж эхэлсэн. За орчин үеийн суултуур дуу чимээгүй ус татах технологитой болсон. За зарим ухаалаг ариун цэврийн өрөө үнэр дардаг автомат агаар цэвэржүүлэгчтэй гэдэг. Ийм дажгүй гой ресторанууд чинь нэх гоё анхлын үнэртэй байдаг. Тийм яг цагийн юутай цацдаг юутай тийм. Надад хараа айгу тухгүй байдаг нь одоо манай Монголч гэсэн юм ресторануудад ариун цэврийн өрөөнд хүний зураг үлгчдэг. Жишээлбэл сая би нэг өнгөрсөн сард найзтайгаа ариун цэвэр урсан. Нэг залуу ингээд яг ингээ харцсан зураг тавьсан. Би чи тэр урд нөмдөө шулах гэсэн. Албаар тэгжихгүй маа гэнэ. Тэр бүр айгу тухгүй нэг. Тэр ихтэй шилтэрнүүдийнхэн дээр бас янз бүрийн зургууд байна. Тэгэхээр надад бол айгу тухгүй санагдсан. Баахан зураг мураг тавьчихаар. Мэдээж тэр бол намайг харахгүй л байгаа л да. За тэгээ ухаалаг ариун цэврийн өрөө хэрэглэгчийн жин цусны даралт хэмждэг загвараас гарцсан байна. Хойд Солонгосын удирдагчийн хувийн одоо ариун цэврийн өрөөг хаа явсан газарт нь бол ингээд дагаа хамт явж идэг гэсэн байна. За. Коршоктой гэсэн баг. Одоо нэг тиймэрхүү юм байл. Юу гэсэн дагаа явна гэхээр бодвол нэг юм контейнер шиг юм хумдал аваа явж идэг гэсэн байна. Бочкины 2 кнопыг дарахад бүх ус нь гарна, нэгийг нь дарахад тал ус нь гард. Тэгэхээр зарим хүмүүс мэддэггүй юм байна лээ гэж чинь. Тэр чухал шүү тий.
За тэгээд дэлхийн бүх усны хэрэглээний 30% нь ариун цэврийн өргөөр дамждаг. Dual fish буюу хөнгөнөөр бий зассан бол бочкины тал ус татах систем нь 67 тэрбум литр усыг жилд хэмжиж идэг юм байна. Тэгэхээр тал ус татах тэр кнопыг манайхан дарж очиж хэвшүүл зүгээр юм биш үү? Тийм. За ингээд 13 цаг 55 минут болсноор нэвтрүүлэг маань өндөрлж байна. Хоолны цагаар хорвоотой танилцсан өрөөтэй гайхамшиг өхөө нэвтрүүлэг өндөрлөлөө. Радио 2 дугаар студиэс хөтлөгч Чанцаа, од найруулагч Эрдэнэ Мөнхнөр нэвтрүүлгийг хүргэлээ. Продюсер Бат баяртай баярлалаа. За үргэлжлүүлэн та бүхэн эх орноор минь сони юу нэвтрүүлгээ хүлээн авч үзэж сонсоорой. За баярлалаа Чанцаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3